Сайн уу. За би өнөөдөр та бүхэндээ цөөхөн орцтой, маш амттай герман төмсний салаад зааж өгье. За төмсний салаад нь юу орох вэ гэхлээр дарсалсан өгөрцгийг сонгоно. Тэгээд жоох ногоо одоо яншуу юу гэдэг нь тий. Тэгээд алим орно. Энэ бол манайхан нэг мэддэггүй. Алим ингээд жижиглээ хэрцсэн. Би нөгөө борлож гоод хаан дээрээс нь майонезаа ингээд дараа тавьсан байгаа. Тэгээ майонез би 250 г-ийн жижигийг хийсэн. Алимаа хальслахаа мартуузаа. Тэгээд чанаад хөргөөцсөн төмс. Тэднийг бүгдийг холиод баг зэрэг давсаар би жамс давс сонгож байна. Бүгдийг холиод тэгээ салаад маань бэлэн болно. Маш амттай, маш цөөхөн урттай, айгүйх маш хурдан болдог. Тэгээд дээр нь манай нийслэл салаатыг бодвол тос тийм агуулмжийн арай хөнгөн салаад гэж хэлж болно. За тэгээд дээр нь төмсөө игээд төмсөө маш сайн хөргсөн байх хэрэгтэй. Тэгээд давсаа хийгээд утгаад салаад маань бэлэн болно. За салаад маань бэлэн болсон байна. Салаатандаа нэрээ нөгөө дарслан өгөрцсөнийхөө шүүснээс баг зэргийг хийж өгөх юмтай болдог. Тэгээд мөн бас дийл гээд манайхаар яншуу гэж ярьдаг. Мөн укропор нь манайхан сайн мэддэг. Тэрийг уулна яг хуураагаар нь биш. Урамлаар нь байхад нь хэрчээд хийвэл их гоё юмд оруулдаг. Одоохондоо надад байхгүй байна. За тэгээ амтрахын дээрээ